Чамбай шааны зэрлэг хүн орхиодоо ба хүний эрүүл мэнд. Хүн орхиодоог бүх ургамлын хаан хэмээн нэрлэдэг тухай дэлхийн түүхийн их толь бичигт тэмдэглэснээр хүн орхиодоон тухай бичмэл түүх нь 2700 гаруй жилийн өмнөөс ихтэйгэж үздэг. Шинүүнгийн эмийн сударт хүн орхиодоог хийх тэтгэж биеийг чирэгжүүлэн нас уртасгах хувцастай хэмээн тэмдэглэсэн байдаг. Хүн орхиодоог удаан хугацаанд хэрэглэвэл сэтгэл өөдрөг байж залуу эрүүл байдлаа удаан хугацаанд хадгалах боломжтой гэж эртний сурвалжид тэмдэглэжээ. Түүхийн туршид эртний хаад язгууртны хүрээ зэрлэг хүн орхиодон хосгүй үн цэнийг өндөр дүргэн үнэлж дээдлэн шүтэж ирсэн байдаг. Ийхүү түүний үн цэнийг гүн гүнзгий танин мэдэж эзэн хаад зэрлэг хүн орхиодоог хааны эрхэм нандин эмийн сангийн дээд эрдэнэсийн нэгд зүй ёсоор тооцож ирсэн юм. Эзэн хааны ивэлээр зэрлэг хүн орхиодоог хүртэн гэдэг нь жирийн нэгэн шагнал бус төрийн дээд гişиг хосгүй нэр төрийн илэрхийлэл байв. Даавгаан эзэн хааны үед энэ нь шадар төчмөдийн хувьд насан туршийн бахархал болж үлддэг байжээ. Эзэн хаан зэрлэг хүн орхиодоог Вьетнамын хаанд сойрхон илгээж үүгээр өөрийнх төрийн эрх мэдэл эзэнт гүрний ноёрхлыг алс холын нутагт хүртэл тод томрон илэрхийлж байсан түүхтэй. Чин гүрний үед хааны ордон хүн орхиодоог дангаар захирах бодлого хэрэгжүүлж энэхүү өнөд ургамлыг төрийн эрх мэдэл хааны онцгой бэлэгдэл болгон чандлан хамгаалж байсан юм. Ингэж байгалийн үнэт нөөцийг хянах замаар төрийн эрх мэдлийг бэхжүүлж хүн орхиодоог түүх ашиглах онцгой эрхийг хааны засаглалд дангаар эзэмшиж байсан юм. Ийхүү хүн орхиодоон худалдааг чанд хянаж түүнийг хааны гэр бүлийн онцгой өмч төрийн эрх мэдлийн илэрхийлэл болгосон юм. Кансигаас чанлун хүртэлх он жилүүдэд хүн орхиодоо хааны санхүү мөргийг тэтгэх үнэт санхүүгийн тулгуур болж байсан юм. Төрийн мэдлийн хүн орхиодоо жилийн орлого тухайн цаг үеийн олон орлогоос хавьгүй өндөр байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. Түүнийг амьтаа мэт оюунлаг чанартай хүний биед дулаан тэнцвэртэй нөлөө үзүүлдэг байгалийн онцгой орчинд бүрэлдэн төлждөг нандин ургамал хэмээн эртнээс магтан бичиж ирсэн байдаг. Байгалийн амин чанарыг шингээсэн энэ ургамал нутгийнхаа хөрснөөс тижээл авч хүний биеийн дотоод тэнцвэрийг зөөлөн аргаар тэтгэн тэнцвүүлдэг хосгүй нандин хэмээн магтагдан иржээ. Түүнийг их баялаг чинээлэг амьдрал, урт насны ерөөл, сайн сайхны бэлэг тэмдэг хэмээн хүндэтгэн магтаж ирсэн байдаг. Энэ нандин зүйлийг үе үеийн мэрэгд нэрлэн тэмдэглэж олдоцхоор тийм ч амархан олддоггүй. Байгалийн хосгүй бүтээл хэмээн чин улсын үед онцлон өгүүлж байжээ. Эртний домог үлгэрүүдэд хүн орхиодоог хүний төрхийг санагдуулан газрын сүнс хөрсний амин чанарыг тээсэн байгалийн нууцлаг бүтээл хэмээн уран яруугаар өгүүлж иржээ. Хүн орхиодоог ивэгч сүнстэй хэмээн үзэх ойлголт зүүн хойд Азийн парламентын 13 дугаар чуулганы 6 дугаар хуралдааны үеэр түүх соёлын жишээ болгон дурдж байжээ. Баяшаан хотноо болсон олон улсын эм эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх форумын тухайн чуулганы эндрээс Хятадын улсаас төлөөлж хүн орхиодоон салбарын инновац хөгжлийн дэд форумд Хятадын инженерийн академийн академич нар оролцож салбарын ирээдүйн чиг хандлагын талаар чухал илтгэл танилцуулсан юм. Тэрээр илтгэлдээ хүн орхиодоон зөвхөн өвчин эмчилгэхэд хэрэглэгддэг эмийн ургамал төдийгүй амь насыг уртцгах шидтэй гэдгийг эрүүл мэндийг тэтгэх биеийг сүвлэх ухааны талаар Хятадын шинжлэх ухааны академийн академич жилийн мужийн мэдээний нэвтрүүлэгт онцлон дурджээ. Бинцао Жиншүү хэмээх Хятадын уламжлалт эмийн ургамал судлалын сударт хүн орхиодоог бурхны өвс хэмээн нэрлэж мянган жилийн настай ургамал хэмээн тэмдэглэж түүнийг бүх ургамлын хаан гэж хүндэтгэн бичсэн байдаг. Дэлхийд хосгүй алт эрдэнэсээс ч үнэтэй зэрлэг хүн орхиодоон түүх уламжлалт цаг хугацааг даван туулж өнөө хүртэл хадгалагдсан ирсэн юм. Зэрлэг хүн орхиодоо өрнөөсөө эхлэн хэдэн 10 жил, заримдаа бүр 100 жил хүрч байж жинхэнэ утгаараа түлжин ургадаг байгалийн хосгүй төвчээрийн илэрхийлэл юм. Байгаль гарц нь маш хязгаарлагдмал болсон учраас өнөөгийн уулын хүн орхиодоо ихэнхдээ цөөхөн үлдсэн. Олж илрүүлэхэд бэрх үнэт нандин баялаг болон хувирсан юм. 50 жилээс дээш насалсан зэрлэг хүн орхиодоо грамм тутамдаа асар өндөр үнд хүрдэг билээ. 100 жилийн насыг давсан эртний зэрлэг хүн орхиодоо заримдаа сая саяар хэмжигдэх үн хүрдэг хосгүй эрдэнэ болдог. 2023 оны 7 дугаар сарын 12-нд Леонин мужид газар дээрээс навсан дүрс бичлэг. 1,800,000 юанийн үнэлгээтэй Анрааны судалгаа хөгжүүлэлтийн түүхэн замнал 10 жилийн турш хийсэн тасралтгүй судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд Чамбай шааны онцгой түүхийн эдийг амжилттайгаар бойжуулж бодит үр дүнд хүрчээ. 100 жилийн настай зэрлэг хүн орхиодоогоос амьд үүдэл эсийг ялган авч орчин үеийн технологиор хүн орхиодоон идэвхтэй тогтвортой сахал үндэс болгон хувиргасан нь шинжлэх ухааны томоохон ахиц байлаа. Энэхүү замналын судалгаа эрэл хайгуулын үе шат Анран компанийн хувьд 2014 оноос ч өмнө аль хэдийн эхэлсэн Анран компани нь чин сэтгэл, итгэл үнэмшлээ тээж Чамбай шааны зэрлэг уулын хүн орхиодоог энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд ойртуулан хүргэхийг зорж иржээ. Энэ чин сэтгэл алсын хараанаас улбаалан Анран компани хүн төрөлхтний нийт эрүүл мэнд хэмээх эрхэм зорилгыг алхам алхмаар бодит ажил болгон бүтээж ирсэн юм. 2014 оноос эхлэн Анран компани
ургамлын үүдлийн судалгааг стратегийн чухал чиглэл болгон сонгож, олон 10 сая юанийн хөрөнгө оруулалтаар энэхүү шинжлэх ухааны замналыг боддоор эхлүүлсэн юм. Төслийн эхлэлтэй зэрэгцэн байгалийн үнээс амин чанараа хадгалсан зэрлэг хүн орхиодоог олох, таних, хамгаалах, нүрэх, эрэл хайгуул ийхүү эхэлсэн юм. Хамгийн гайхалтай нь ажилтнанд түүхчд нь зэрлэг хүн орхиодон ойролцоо. Урд өмнө нь хэн ч анзаараагүй нэгэн нууцлаг зүйлийг олж илрүүлсэн явдал байлаа. Тэд тэнд нэгэн цагаан могоог олж харсан бөгөөд түүхчид эртнээс нааш ийм домог яригцаар ирсэн хэмээн өгүүлжээ. Эртний домогт 100 жилийн настай зэрлэг хүн орхиодог сүнслэг могоо сахин хамгаалдаг хэмээн өгүүлдэг. Тэр агшин алдар нэр нь худлаа бишээ гэдгийг байгаль өөрөө баталж буй мэт санагдсан юм. Мөн 3 дахь этгээдийн нэр хүндтэй бие даасан шинжилгээний байгууллагаар 14 чиглэлийн наривчилсан сорил мэрэгжлийн шинжилгээ хийлгэхэд энэхүү олдврын үн цэн шинж чанар боддоор батлагдсан билээ. Ийхүү тэр жил Анран групп нано технологи суурилсан ургамлын үүдлийн судалгааг нэгтгэсэн мэрэгжлийн судалгааны төвийг албан ёсоор байгуулсан юм. Хүн орхиодын үрийн үүдлэлсийг өдөөх өсгөвөрлөх технологиг амжилттай нэвтрүүлснээр зэрлэг уулын хүн орхиодын олон жилийн турш шийдэгдээгүй байсан шинжлэх ухааны томоохон бэрхшээлийг ийхүү даван туулжээ. 2019 онд Анран компани боловсруулсан энэхүү технологи улсын түвшний биологийн бүтээгдэхүүний чанарын хяналт шинжилгээний төвөөр хатуу шалгалт хийлгэж албан ёсоор баталгаажсан нь түүний шинжлэх ухааны үн цэнийг боддоор нотолсон билээ. Технологийн энэ амжилт салбарын чиглэлийн хөгжлийг өөрчилсөн чухал нээл саадыг даван гарсан амжилт болж Анран компанийн бие даасан патент шинжлэх ухааны эрхийг албан ёсоор баталгаажуулсан түүхэн мөч байлаа. Ургамлын үүдэлс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй холбоотой 60 гаруй шинэ бүтээлийн патент бүртгүүлж инновацийн чадвараа боддоор нотолсон юм. Эдгээрээс одоогийн байдлаар 40 гаруй технологийн шинэ бүтээлийн патент албан ёсоор олгогдсон амжилттай баталгаажжээ. Нэмэлт үндсийг шингэн тэжээлт орчинд тогтвортой өсгөвөрлөж үйлдвэрлэлийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой болгосон нь Анран компанийн технологийн цөм чадварыг тодхон илтгэв. Ийхүү Анран компанийн боловсруулсан технологийн журам Хятадын хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал хариуцсан яамнаас албан ёсоор зөвшөөрөгдөж салбарын хэмжээнд хэрэгжих стандарт болсон билээ. 2025 оны 5 дугаар сарын 1 технологиг стандарт болгон баталгаажуулсан онцгой өдөр байв. Энэ өдрөөс эхлэн салбарын олон жилийн турш дутуу байсан стандартчлалын цорхоо ийхүү бүрэнд хөгжсөн юм. Хүн орхиодын үүдлийн их үүсвэрээс үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн шат хүртэл бүх процессыг ухаалаг бүрэн автомат системээр нэг мөр удирддаг шинэ үеийн үйлдвэрлэлийн загварыг Анран компани ийхүү бий болгосон юм. Олон 10 жил шаарддаг уламжлалт тариалалтын мөчлөг, хөрсний бохирдлоос үүдэх хүнд металлын эрсдэл, эдгээр нь хүн орхиодын салбарын хөгжлийг хязгаарлаж ирсэн гол сорилтууд байлаа. Лабораторийн судалгаанаас эхлэн граммаас тонн болгон масс үйлдвэрлэл хүртэл хүн орхиодын үүдэлс нэмэлт үндсийн өсгөвөрлөлт ийхүү бүрэн ажилуулдуржиж салбарын хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Нэмэлт үндсийн өсгөвөрлөлт ийхүү бүрэн ажилуулдуржиж салбарын хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Ингэснээр орон нутгийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг чиглүүлэгч гол төслүүдийн нэг болж төрийн санхүүжил, институцийн дэмжлэгийг боддоор татан төвлөрүүлэн улсын хэмжээний 2 дугаар чуулганд чухал байр суурь эзэлсэн билээ. Технологийн гол асуудлыг шийдсэн инновацийн төслөөрөө Анран компани Шандуу мужийн технологийн инновацийн шагналыг хүртсэн нь түүний шинжлэх ухааны үн цэнийг дахин нэгэнтээ баталсан үйл явдал байлаа. Ийхүү уг технологиор гарган авсан бүтээгдэхүүн Чамбай шааны дээд цэрэглэлийн 100 жилийн настай цэрлэг хүн орхиодын үйлчилгээ идэвхийн түвшинтэй энэ зэрэг зохиц болохыг шинжлэх ухаан нотолсон билээ. Генетикийн ижил төстэй байдлын коэффициент 100% хүрч Чамбай шааны зэрлэг хүн орхиодын удамшлын онцлогтой өндөр түвшинд нийцэж байгааг харуулсан юм. Энэхүү технологид тулгуурлан амьдралын их 100 хэмээх хүн орхиодын ундааны бүтээгдэхүүн боддоор бүтээгдэн гарчээ. Арьс арчилгаанд чиглэсэн эрч хүч, хүн тэжээл, сэргэлт, уран гол давуу талыг нэгтгэсэн шинэ үеийн бүтээгдэхүүнүүд энэхүү зах зээлд нэвтрлээ. Эссенсээс эхлээд хүн орхиодоотой ундаа хүртэл байгаль дийлдэ шинэ үеийн бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтэрч байна. Үйлдвэрлэлийн технологийн энэхүү давуу тал нь байгальд хуур нандин үнэт нөөцийг цөөнхийн бус хүн бүхний хүртэх боломж болгон хувиргасан түүхэн алхам байлаа. Молекул биологиос эхлээд геномик, протеомик, метаболимик зэрэг олон омикс технологиг нэгтгэсэн үндэсний судалгааны чиглэлийг Анран компани шат дараатайгаар хөгжүүлж байна. Анран ба Шандун их сургуулийн хамтын ажиллагааг үндэсгэрч докторийн дараах судлаачдыг хамтран бэлтгэх шин шат ийхүү эхэлсэн юм. Ахиц дэвшил урагшлахын хэрээр технологийн гол зэг зэрлэг хүн орхиодын нэмэлт үндсийн судалгаа, инновацид ийхүү чиглэсэн юм. Хүн орхиодын фармакологийн үйлчлэл, эмийн шинж чанарын харьцуулсан судалгаагаар дамжуулан шинэ үеийн үйлдвэрлэлийн бүтээмжийг бий болгох шинжлэх ухааны
ухааны суурь ийхүү тавигдлаа. Ийхүү бүрдсэн шинжлэх ухааны үндэслэл нь ургамлын үйлдвэрийн шин загварыг бодитоор хэрэгжүүлэхэд онлын тулгуур болж үхэл салбарын хөгжлийг урагш хөтөлж байна. Салбарын дээд түвшний хүлээн зөвшөөрөл ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлж, Хятад улсын шинжлэх ухааны академичдын үнэлгээ, үзэл баримтлал энэ замналын үн цэнийг баталгаажуулсан юм. Шинжлэх ухаан боловсролын дээд түвшний төлөөлөл Хятад улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч асан, Бээжингийн их сургуулийн ерөнхийлөгч асан энэхүү хөгжлийн замналыг өндрөөр үнэлсэн юм. Инновацид суурилсан технологийн судалгаа, хөгжүүлэлтийг Анран компани тасралтгүй урагшлуулж байна. Инновацийн шинжиг хандлагыг онцлон харуулж, үйлдвэрлэл, боловсрол, судалгааг бодитоор нэгтгэсэн гүнзгий хамтын ажиллагааны шин шат энэхүү эхэллээ. 60 гаруй тэргүүлэгч бизнес эрхлэгч нэгэн дор цуглаж, инновацид тулгуурласан технологийн их гүрэн болох ирээдүйн замыг хамтран зураглалаа. Сансрын төвийн эмнэлэгтээ байгуулсан хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны ололтыг бодит практикт нэвтрүүлэх шинэ боломжийг нээж 19-р хэмэл дагуултаа уялдсан ирээдүйн туршилтуудыг эхлүүлэх суурь болжээ. Ургамлын үүдлэс болон нэмэлт үндсийн үрийг сансарт илгээж бичил таталцлын орчинд шинжлэх ухааны туршилт хийх түүхэн алхам ийхүү хэрэгжив. Ийхүү ургамлын үүдлэсийг сансрын орчинд судлах шинэ хуудсыг нээж салбарын чухал арга хэмжээний нэг болов. Хятадын үйлдвэрлэлийн 17 дугаар чуулганд өргөдөн оролцож салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон гол илтгэлийг ийхүү тавьсан юм. Huawei тэргүүтээ олон улсын 1-р түвшний шилдэг аж ахуй нэгжүүдтэй хамтран шин чанарын үйлдвэрлэлийн хүчин анхдугаар үнэлгээнд хамтдаа шалгарлаа. Ургамлын үүдлэсийн эрдэм шинжилгээний их хурал нь Хятад улсад төдийгүй дэлхийд даяар ургамлын үүдлэсийн судалгаа, инновацийн хөгжлийг чиглүүлэгч томоохон арга хэмжээ болж байна. Энэ нь үүдлэсийн судалгааны салбарт цаг үеэ өөрчилсөн, эрен үеийг заагалсан онцгой ач холбогдолтой алхам болсон юм. Хятадын шилдэг 50 аж ахуй нэгжийн дээд хэмжээний чуулган, шинэ оюун ухаан, шинэ боломж, шинэ чадвар сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Ургамлын эдийн өсгөрлөлтийн 15 дугаар их хурлалд өргөдөн оролцож, академич Сюй Жихуантай хамтран салбарын хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцэв. Улсын хэмжээнд нэр хүндтэй 20 гаруй тэргүүлэх эрдэмтэн судлаачтай нэг эндэр дээр хамтран илтгэл тавив. Мөн түнчлэн Баогийн эрүүл хүнсний шинжлэх ухааны нэр хүндтэй их хурлд өргөдөн оролцож, салбарын тэргүүлэх төлөөллөлтөд туршлага үзэл бодлоо хуваалцсан юм. Олон улсын зах зээлд чиглэсэн стратегийн байршуулалтаа эрчимжүүлж, Анран групп Шанхай хотод 10,000 квадрат метр талбайтай томоохон суурийг ийхүү байгууллаа. Үүдлэсийн үйлдвэрлэлийн парк өнөөдөр дэлхийн хамгийн том ургамлын үүдлэсийн судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдийн нэг болж чадлаа. Үйлдвэрлэл судалгааг нэгтгэсэн энэ цогц бааз нь Анран компанийн ургамлын үүдлэсийн дэвшилтэт технологиг бодитоор үйлдвэрлэлд нэвтрүүлсэн чухал суурь болжээ. Ингэснээр уламжлалт хүн орхиодоо тариалалтад шаардагддаг их хэмжээний газар нутгийн нөөцийн ачааллыг үндсээр нь багасгав. Мөн уламжлалт тариалалтанд тохиолддог давтан тариалалтын өвчин, хор хөнөөлийн эрсдлийг үр ашигтайгаар шийдвэрлэж чадсан юм. Ийхүү үйлдвэртсэн өсгөрлөлт нь зэрлэг байглаас хүн орхиодоо түүх уламжлалыг орлож, тогтвортой, өргөдгөх боломжтой шин замыг нээж өглөө. Ийхүү ховор нандин ургамал, эмийн ургамлын судалгаа хөгжүүлэлтэд энэхүү технологи өргөнөөр нэвтэрч шинэ боломжуудыг нээж өгч байна. Эдгээр ховор ургамлын үүдлэсийг үйлдвэрлэх нь устж болцсохгүй зөвлөдүүдийг хамгаалах чухал боломжийг бүрдүүлж байна. Ийхүү энэ арга нь газрын хэрэглээг 90%-аас илүүгээр бууруулж тогтвортой хөгжлийг бодитоор урагшлуулж байна. Энэ нь Хятадын уламжлалт ангаах ухааны өвийг шинжилэлтэд уялдуулж, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад бодит хувь нэмэр оруулж байна. Ийхүү уламжлалт Хятадын эмийн нөөцийг ашиглах уучин загварыг эвдэж, цоо шин хөгжлийн тогтолцоог бий болгож байна. Энэ нь эрүүл Хятад стратегид зориулсан технологийн жишг загварыг бүрдүүлж, өнөө үеийн хөгжилд бодит гавьяа байгуулж байна. Алсын ирээдүйд үр өгөөж өгөх энэхүү шийдэл нь дэлхийн эрүүл мэндийн салбарын тогтвортой, өндөр чанартай хөгжлийг урагшлуулж байна. Өнөөдөр эхэлж мянган үед үргэлжилнэ.